Хүний нас биеийн бүтэц хүйсээс хамаарат хүний биеийн дунджаар 50-60%-ийг ус эзэлдэг байна. Дүнгиж төрсөн ярай хүүхдийн биеийн 75% нь уснаас бүтдэг ба өсч томрох тусам энэ хэмжээ 15-25%-аар багасдаг байна. Биед булчингийн зөөлөн эдийн үйл ажиллагааг хэвийн байлгах, биеийн дулааныг хадгалах, нугас болон тархины үйл ажиллагааг дэмжихэд ус чухал үүрэгтэй. Хүний биеийн эрхтнүүдээс тархи болон зүрхний 4/3-ыг, уушигны 83%-ыг ус эзэлдэг бол ясны 31% нь уснаас бүтдэг байна. Хүний биеийн ихэнх хэсгийг ус бүрдүүлдэг тухай бид мэднэ. Тэгвэл яагаад бид ус уух ёстой вэ? Хичнээн хэмжээтэй гуйвал эрүүл сарвал байх вэ гэсэн асуулт гарч ирж байна. Өдөр бүр хүний биеэс 2-3 литр шингэн хөлс болон шээсээр гадагшилж хөдөлгөөн хийх үед мөн зарцуулагдаж байдаг. Тийм учраас алдагдсан шингэнийг нөхөхийн тулд ус уух нь зайлшгүй хэрэгтэй юм. Цангах эсвэл хит их шингэн зүйл уух нь бидний эрүүл мэндэд ноцтой өөрчлөлт авчирч болзошгүй. Цангах буюу удаан хугацаагаар шингэн зүйл уухгүй байх нь хүний эрч хүч, сэтгэл санааны байдалд мөн арьсны чийгшил болон цусны даралтад хүртэл сөргөөр нөлөөлдөг ажээ. Тэгвэл хангалттай ус уугаагүй үед бидний тархинд илүү их ачаалал ирж анхаарал төвлөрүүлэхэд мөн саад тулгардаг байна. Улмаар хөдөлмөрийн бүтээмж муудна гэсэн үг юм. Харин хит их шингэн зүйлийг нэг дор уух буюу богино хугацаанд уух нь мөн л тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. Энэ тохиолдолд толгой өвдөх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Улмаар таталт өгч бүр үхэлд хүрэгч аюулд хүрч болзошгүй байдаг байна. Тэгвэл өдөрт хичнээн хэмжээний ус уух хэрэгтэй вэ? Эрэгтэйчүүдэд 2.5-аас 3.7 литр, эмэгтэйчүүдэд 2-оос 2.7 литр ус уухад цанхаас сэргийлж чадах юм. Алдагдсан шингэнийг нөхөхөд хамгийн сайн уух зүйл бол ус билээ. Харин усны дараа хэдий кофеин агуулсан ч гэсэн цай болон кофе уух нь мөн л шингэнээ нөхөхөд тустай ажээ. Зарим жимс ногооны 90%-ийг ус эзэлдэг байна. Жишээ нь гүзээлзэг нь брокколи, өргөс тэмхний 90% нь ус байдаг ажээ. Эдгээр нь хүний биед хэрэгтэй эрдэсийг өгөхөөс гадна төмөр бас агуулдаг учраас эрүүл мэндэд нэн тустай юм. Зүрхний шигдээс болон сахарын өвчин мөн зарим төрлийн хавдраа сэргийлэхэд өдөр бүр өөрт тохирсон хэмжээний ус ууж байх нь маш чухал ба бидний сэтгэл санааны байдал болон анхаарал төвлөрүүлэх чадварт тустай байдаг байна.